Танжин Улаанбаатар чиглэл тээвэрлэлт эхэлснээр Хятад Монгол хоёр улсын бараа таварын эргэлт сайжирч тээвэрлэлтийн хугацаа богиносох ач холбогдолтой юм а. Ингэхдээ олон улсын H3 хурдны замаар нийт 1770 км автозамаар тээвэрхийн энэ хүрээнд өнөөдөр хоёр улсын тээврийн яам хоорондын уулзалт хэлэлцээр боллоо. Мөн Монгол Хятад хил дээр жолооч нарт зориулсан гарын авлага боловсруулсан бөгөөд удахгүй тээврийн компаниудад тараахаар болсон байна. Хятадын дарга Монгол улсын ерөнхийлөгч хоёрын уулзалтын үр дүнд Хятадын талын торгоны зам, Монголын талын зам хоёрыг маршрутаар энэ тээвэрлэлтийг эхлэе гэсэн ийм өсөлттэй хоёр тал маань бэлтгэл ажлаа хангацсан эхлэх гэж байна. Энэ юу гэхээр түргэн хугацаанд 7 хоногийн дотор хөрвөлбөл 9-өөс 16 гэдэг чинь 7 хоногийн дотор энэ тээвэрлэлтийг хийж үзэх. Монгол улсын тээвэрчд явхад ямар бэрхшээл зовлон гарах юм бэ? Мөн Хятадын тээврийн эрсдэл тээвэрлэлт гүйцэтгэл ямар бэрхшээл зовлон гарах юм байна. Юу цаашдаа анхаарах гэдгийг үзэх гэж байна. Энэ болцоотой гэж үзэх юм бол цаашдаа Тэнжин Улаанбаатар хоёрын хооронд автотээврийн эрсдлээр ачаа бараа зөөх боломж нэгдэж байна гэсэн. Дээрх чиглэлд бараа таваарыг төмөр замаар 7-оос 14 хоногт тээвэрлэдэг байсан бол автозамаар 4 хоногийн хугацаанд тээвэрлэх боломжтой болно. Энэ нь Монгол улсын хувьд Хятад улстай автозамаар тээвэр хийж байгаа анхны тохиолдол болж байна. Гэхдээ эхний ээлжинд туршилтын тээвэр хийгдэн цаашлаад албан ёсны автотээврийн нээлт 9-р сарын 16-нд болох юм байна.